За сайн байцгаана уу та бүхэнд газрын төлбөрийн талаар мэдээлэл хүргэе. За хэн газрын төлбөр төлөх вэ гэхлээр хуулийн дагуу газрыг эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэснийг үндэслээд газар эзэмшиж байгаа, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн болон аж ахуйн нэгж байгууллага газрын төлбөрийг төлнө. За газрын төлбөрийг газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу газрын нэгдмэл сангийн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулдаг. За төлбөрийг хизээ төлөх вэ гэхлээр газрын төлбөр төлөгч нь жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваагаад улиралд ногдож байгаа төлбөрөө дараа сарын 20-ны дотор төлөх үүрэгтэй байдаг. Бас дараа улирлуудынхаа төлбөрийг урьдчилж төлж болдог байгаа. За газрын төлбөрөө хэрхэн төлөх вэ гэхлээр цахим үйлчилгээний нэгдсэн портал e-Mongolia сайтаар төлж болно. Мөн e-баримт аппликейшн e-баримт аппликейшнээрээ төлөхөөс гадна хүсэлтээ гаргаад нэмэгдсэн өртгийн албан татврынхаа буцаан олголтоор, урамшууллын буцаан олголтоор бас хөрөнгийн татваруудаа төлж болж байгаа. За мөн интернет банк ашиглаад газрын төлбөрөө төлж болж байгаа. За тийм учраас та бүхэн газрын төлбөрөө хуулийн хугацаанд нь төлөөрөө гэж хэлье. Хэмжлэгийн дугаар бол e-tax-ыг MT-ийн ингээд татвар төлөгчийн өөрийн систем, нэвтрэлтийн нэгдсэн систем байгаа. Тэн дээр нь хэмжлэгийн дугаар үүссэн байгаа. За тэрний хэмжлэгийн дугаараа банкнд хандаад бас төлж болно. За газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд алданга тооцно. Мөн торгуульд орох эрсдэлтэй бүр цаашлаад газрын гэрээг цуцлах эрсдэлтэй учраас татвар төлөгч та бүхэн хуулийн хугацаанд нь татвараа төлөөрэй.